За хай өнөөдөр бичлэг дээр одоо 9-20 болж байна. Тэгээ аюун нарис тэгээд идүүлээ. Одоо оройн 9 ахгүй. Тэгээд маргааш бидний Day in My Life эхлэнэ гэсэн үг. Одоо бид нэрээ яагаад Day in My Life хийж байгаа вэ гэвэл одоо манай сургууль бүжгийн тэмцээн болж байгаа. Одоо 5 дахь өдөр, өнөөдөр бол 3 дахь өдөр, тэгээд 4 дахь өдөр бүжгээ болж байгаа. Бид нэр хувийн бүжгийн багш аваад гээд хийж байгаа. Тэгээд маргааш өнөөдөр бүжгээ дуусгасан бүжиглээд амар урт бүжиг байгаа. Тэрээгаад ингээд бүжиглэнэ гэсэн өнөөдөр. Тэгээд өнөөдөр маргааш тэгээ өнөөдөр оройн одоо би бичлэгээ хийгээд бичлэгээ хийн. За тэгээд маргааш өглөө сургуулиасаа гараад гинэ. Гэрээсээ гараад одоо би алхахтаа ганцаархан ашиг аниатай гант тэгээд сургууль руу очив. Тэгээд маргааш гэрээсээ гараад уулзцгаая. За миний нэмж хэлбэл одоо энэ дэр бүжиг гарна. Тэр бүжийг бити копитод эсвэл дүүрээ хийгэрээ бити шүү. Хийгэрээ хийгээд идэж штэ. Хийгэрээ. Ингээд гэрээсээ гараад ирсэн байна. Одоо ингээд гэрээсээ гарч ирсэн байх маань хоолны цагт. Тэгээ манай сургуульд бол хоолны цагаас ирдэг. Тэгээд хоолны цагаар очвол болоо. Тэгээд бичиг 5 дугаарыг одоо хичээл рүү сургууль руу алхаж байна. Өнөөдөр өглөөсөө бооч чадсангүй сэсээс харагдана. Тэгээд хичээлдээ явахын тулд би ингээл явдаг байгаа. Хүчилтэйгээ нарахгүй. Тэгэхгүй 30 мөч хийж гарцсан. 40 мөч болж байна. Амар санаа. Өнгөч ирэх дэсэж манай сургууль жоохон ойрхон зөө. Нар 13 дугаар хорол штэ. Тийм болохоор жоохон хол. Энэ өөр замаар явчлаа шүү. Тэрүүгээр гашиж хийж байна. Харин би дандаа тэрүүгээр явдаг. Гэсэн чинь цагийн замаа хөвчлээ. Байхгүй ардаа шууд гараад гэж юм байхгүй тийм. Тэгээд алхангаа яваад хичээлээс сурцгаа. Аймаг гар даарч ин тэгээд хичээл дээр болсон. Одоо сургууль дээр ирсэн байгаад одоо ирж байна. Наас нь одоо хард рок гэж тэмдэг байгаа. Тэгээд жоохон шүү болов гэсэн чинь нам болох гэж байна. За тэгээд хэдэн цаг бичлэг хийж чадахгүй байх. Сургууль дээр уц байхгүй. Тэгээд бид нар бүжиг болж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээд одоо тэр бүжин дээр л бичлэг хийж чадна гэсэн үг. Одоо манай урлагийн үзлэг л гэсэн үг. Тэгээд 12 гэж уулзцгаая. За одоо хичээлийн тал дээр орж байна. Одоо бид спеллинг бий хийсэн байгаа. Тэгээд одоо нэг 40 минутын дараа хичээл одоо бүжиг орно. Тэгээд одоо ямар багш бичих хэрэгтэй за баяр та. За нэмж хэлбэл спеллинг бий гэдэг хүмүүс одоо мэдгүй ч магадгүй англи хэл хүмүүс аа тэр спеллинг бий надад үгсэглэл монголоор хэлбэл одоо марл гэдэг бол MARAL гэх ингэж үсгэлэх байгаа. Тэгээд спеллинг бийдээ ороо би хожигдсон хин яслыг бол мэддэг байгаа. Тэгээд үргэлжлүүлээ Нутаг хамгаалах
Би бол 37 өсөж байгаа. Энд зүгээр амар хэцүү. Энэ дотор нь гоёлоо байгаа. Тиймээс энэ ундаа авах гүүн юм. Аад миний хаваа тийшээ гэдэг. Би бол хайж авлаа шүү дээ. Тэгээд одоо суулгаас гараад. За одоо гэртээ ирсэн байна. 5-4 болж байгаа. Тэгээд маргааш бол бидний тэмцээн болно. Тэгээ маргааш бас тэгээ хийн. Бид нэр хоол хийж идэх гэсэн байгаа. Хоол хийж идэх. Тэгвэл маргааш мэдээ энэ малайв ингээд 2 өдөндөө энэ малайв явчих. Тэгээд тэгвэл өнөөдөр юу ч хийхгүй маань бас маргааш гоё юм хийж магадгүй. Тэгээд маргааш энэ малайвтай уулзцаа.